За тэгэхээр Монгол улсын хувьд бол хоолт ижиллийн судалгаануудыг үе шаттай хийгддэг. За энэ хүрээнд сүүлийн жилүүдэд хүүхдийн ер нь хүн амын дунд таргалт түгээмэл байгаа. Тэр тусмаа хүүхдийн 0-5 насны хүүхд болон сургуулийн хүүхдүүдийн таргалтын асуудал бол хурцаар тавигдаж эхэлсэн. За өнөөдөр бидний дунд түгээмэл тохиолдод байгаа энэ таргалтын асуудал дээр эрүүл мэндийн яам одоо 2022 онд таргалтын асуудалд өргөн хэмжээний дүн шинжилгээг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн самтай хамтран хэрэгжүүлсэн. За энэ хүрээндээ бол одоо бусад хоолт ижилийн чиглэлээр ажилладаг олон салбаруудын хамтын ажиллагааг хангасан ийм зөвлөмжийн одоо өгсөн байгаа. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр салбаруудаа хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг чиглэлээр өнөөдрийн уулзалт ярилцлагыг зохион байгуулж байгаа юм. За тэгэхээр ерөнхийдөө таргалтанд нөлөөлөд байгаа үндсэн одоо эрсдэл хүчин зүйлийн хамгийн түгээмэл нь бол одоо энэ буруу хүнсний хэрэглээ байж идэг. Тэр тусмаа чихэрлэг ундааны хэрэглээ байгаад идэг. Тэгэхээр чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах чиглэлээр бол одоо хүнс үйлдвэрлэгчтэй бол нөлөөллийн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлээд явж байгаа. За үүнээс гадна бол ерөнхийдөө дэлхийн бусад орнуудын практикаас харах юм бол одоо хүүхдүүдийн дунд ялангуяа одоо өсвөр насны хүүхдүүдийн дунд чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах, чихэрлэг ундаанд агуулгадж байгаа сахарын хэмжээг одоо багасгах, за чихэрлэг ундааны үйлдвэрлэлийг бууруулах, за мөн одоо үнэд нөлөөлөх замаар буюу чихэрлэг ундаанд татвар ногдуулах замаар хэрэглээг бууруулах нь одоо хамгийн үр дүнтэй арга гэж үздэг учраас энэ чиглэлээр бол арга хэмжээнүүд авагдаа явж байна. Одоогийн байдлаар бол зөвхөн хуулийн төсөл санаачилсан байгаад байгаа. За энэ хуулийн төсөл бол одоо хилцэгдэн тийм ээ. Ингэсний дараа бол асуудал шийдэгдэнэ. За манай яамны хувьд бол чихэрлэг ундаанд татвар оногдуулахад ер нь улсын эдийн засагт ямар одоо үр нөлөөтэй юм бэ? За ингэснээрээ бол хэрэглээг бууруулах уу гэдэг байдал дээр эдийн засгийн тооцооллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо дэмжлэгтэйгээр тэдний одоо тооцооллыг хийдэг энэ аргачлалаар боловсруулад энэ чиглэлээрээ бол гарсан дүн мэдээллүүд тийм ээ одоо тооцооллуудыг одоо улсын их хурлын гишүүдэд тийм ээ одон туяа гишүүн болон нийгмийн бодлогын байнгын хорооныхонд бол хөрвүүлсэн байгаа. Энэ чиглэлээр бол гишүүд маань нэлээд идэвхтэй оролцоод одоо чихэрлэг ундаанд татвар ногдуулах хуулийн төслийг бол санаачлан ингэ явж байгаа. За энэ таргалалт маань одоо хүүхдүүдийн энэ таргалт жилээс жилд бол огцон мэдж байна. Жишээлбэл 2010 онд хийсэн судалгааг 17 онтой судалгаатай харилцуулахад 10 онд 6-аас 11 насны хүүхдийн таргалт маань одоо 4.3% байсан бол 17 оны судалгаар 28 болсон тийм ээ. За тэгэхээр хүүхдийн таргалалт одоо огцон нэмэгдэж байгаа нь олон хүчин зүйлүүд нөлөөлж байна. Энэ дээр бол хамгийн түрүүнд эрүүл бус хүнсний хэрэглээ те сахарын агуулмж ихтэй одоо тижээлэг чанар багтай илчлэг өнөртөө хүнсийг бол хүүхдүүд маань төлхөө хэрэгжилж байна. Дээрээс нь хөдөлгөөний хомсдол те яалтчгүй одоо 2 жилийн хугацаанд ковидтай холбоотойгоор хүүхдүүд маань телевизийн өмнө тийм ээ хөдөлгөөнд хязгаарлагдмал орчинд байснаас таргалт маань бас илүү одоо нэмэхэд нөлөөлж байна гэсэн бол дүгнэлтэнд хүрч байна. За нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бол 0-5 нас за тэгээд 5-аас дээш нас тийм ээ өсвөр насныхан ерөнхийдөө насан туршид одоо насных нь онцлог зориулсан хоолтын зөвлөмжүүдийг бол бид нар одоо Facebook вебсайтуудаараа мөн одоо подкаст нэвтрүүлгүүдийг хийж хүүхдүүдэд хүргэж байна. Тэрнээс гадна одоо бид нар сургууль цэцэрлэгүүд дээр очиж одоо тэднэрт эрүүл бус хүнсний хэрэглээгээр одоо зөвлөгөө мэдээлэл богино хэмжээний сургалтуудыг бол төлөвлөж явуулж ажиллаж байна. За ерөнхийдөө бол одоо хүүхдүүд манай хийсэн судалгаанууд одоо гарсан тэг хүүхдүүдийн маань ядаж одоо чихэрлэг ундаад нэмээд 7 хоногт 1-2 удаа бол ууж байна. За ерөнхийдөө эдгээр маань хүүхдүүдэд яаж нөлөөлж байна гэдгээр хүүхэд сахар аваа гэдгээр одоо усан дахь сахар ихсээр огцом хүүхдүүд гинт хөөрөв болдог тийм ээ. Тэр нь буугаад ирэхээр одоо хүүхдийн маань сэтгэл санаа тавгүй бах тийм ээ. Сурлагт нөлөөлөх эдгээр хүчин зүйлсүүдийг бол айл болох хор нөлөөний хүүхдүүдэд сайн ойлгуулснаар тэд маань одоо хүнсээ зөв сонгоход нь тусдаг хүнтэй. За ерөнхийдөө бол айл гэрийн хамгийн хүнсний сонголтыг бол ээж хүн хийдэг тийм ээ. За тэгэхээр эцэг эх бол ерөөсө хүүхдийн тойл байдаг. Хүүхдээ битгий ууж хэрэглээч чихэрлэг ундаа битгий юу эн чин хортой гисэг хэрнээсээ өөрөө хайжууд нь сингэлсэн кола уугаад байх юм уу тийм ээ. Энэ байдал гараад их юм бол хүүхэд ерөөсө тэрийг дуурайгаал уун. Тийм болохоор эхлээд ээжүүд аавд маань өөрсдөө одоо үлгэр дуурайллыг үзүүлээч гэж хэлмээр.
ирсэн эрэгтэйчүүд дэлхийн дундаж төвснөөс бараг 4 насаар бага. За насны хоорондын ийм одоо хүн ам болсон байна тийм ээ. Онуудыг харьцуулахад 2010 онтой харьцуулахад бид нар бол яг дээш насны дэлхүү за халдвар тус өвчнөр бол 30-с хойш насны дэлхээс болдог ийм Тэгэхээр энэ дээр бол ихэнхдээ бол юу харагдаж байна? Халдварын бус өвчин